Ерөнхийлөгч Элбэг Дорж урилгаар Францын нэрт найруулагч Жан-Жак Ано манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэрээр жүжигчийн анх нэмийн гол дүрдэн тоглосон Чонос сүл дурсааны киног найруулсан уран бүтээлч гэдгээр Монголын үзэгчид түүнийг хандахгүй болоод байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны сайд Гантөмөр өнөөдөр Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хамт найруулагч Жан-Жак Ано хүлээн авч уулзсан Монголын кино урлагийн хөгжил дэлхийн зах зээлд гарах боломжийн талаар уран бүтээлчид халуун дотны яриа өрнүүлсэн юм а. Энэ үеэр найруулагч Жан-Жак Ано Монголын кино урлагийг гадаадд дэлхийд дагнаа гаргаж таниулахад хамгийн чухал зүйл бол нэгдүгээрт сайн зохиол гэж бодож байна. Хоёрдугаар санхүүжилтийн асуудал чухлаа. Гадаадд төдийгүй Монголдо сайн кино хийгээвэл сайн зохиолтой байх хэрэгтэй. Танай улсын уран бүтээлчд болон зүүжигчид ур чадвар авиас бэлгийн хувьд ярих зүйлгүй байвал дэлхийн тавцанд гарахад ядах зүйл байхгүй гэж онцлсан юм а. Мөнөөр Чонсул киноны гол дүр тоглосон жүжигчийн анх нэмд Монгол ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль болох Алтан гац содонгоор шагнасан юм а. За Франц Монголын хамт ажиллагаа хөгжсөний 50 жилд зориулаад ерөнхийдөө энэ жил болж байгаа юм байна. Тэгээд ерөнхийлөгчийн маань урилгаар Чонсул киноны найруулагч Жан-Жак Ано Монголд хүрэлцэн ирээд Монголын кино уран бүтээлчдтэй уулзалт хийж байна. Тэгээд энэ айлчлал одоо Монголын кино урлагт болоод би уран бүтээлч биднэрт маш их өгөөчтэй айлчлал болоосаа гэж уран бүтээлч хүнийхээ хувьд төсөж байна. Тэгээд энэ өдөр Алтан гац одонгор шагнууллаа. Маш их баяртай байна. Мөн манай улсын уран бүтээлчд гадаад харилцаа санхүүгийн байдлаас олж дэлхийн зах зээлд Монгол улсын кино урлагийг хүмүүс мэдэхгүй байна гэж зөвнөж байгаагаа илэрхийлж байлаа. Ерөөсөө гол нь зохиол нэмэх нь санхүү дээр байгаа шүү дээ. За яг одоо энэ хүн бол тэтэргүүд бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том найруулагч шүү дээ. Тэгээд яг миний түрүү хэлсэн энэ үгээ давтаж хэлэхэд бидэнд гадаад харилцаад алга. Үндэ Монгол гээд мэдэхгүй, Чингис гэж хэлээд мэдэхгүй. Тийм ээ. Тэгэхээр биднэрт бол яг тэр одоо мөнгө санган байгаа сайн зохиол байсан ч гэсэн Монголын кино гэдэг тэр явах уугүй юу бас тэр бас эргэлзээд байна л да. Тэгээ яг ихжийнхэн хувьд бол Монголд л кино хийж байгаа, продюсераар ажиллаж байгаа. Одоо бас 3 дахь киноныхоо зохиол бичвэрийн ажилд орсон явж байна. Тэгэд ер нь үнэнлэхдээ хамгийн чухал нь зохиол, тэгээ мэдээж төсөв. Тэгээ манайх өөрөө зах зээл багтай. Ерөөсө зардал ихээр хийлээхэд зардлаа буцааж олж чадахгүй. Тэгээд өөрсдөө уран бүтээлчд маань ер нь бид нар бүгдээрээ л бас төсвийн хувьд маш их хүнд. Тэгээ ивент тэтгэлэг гэхээр бас хэцүү. Тэгэхэд гадаадын кино чинь ерөөсөө ивент тэтгэгчийн нэг одоо утсыг ингээд уцаар ирэл хэрэглэх тэр компаниас мөнгөний өгч чинь те. Манайд бол тийм үнэхээр байхгүй байна. Үнэхээр хэцүүлтэй. Гэхдээ хэцүү гэлтгүй уран бүтээлчд маань бас ажиллаад бас тал тийшээгээ чих тавиал өөртөө судалгаа хийгээд бас яваал байна. Мэдээж явсны үр дүнд бас амжилт олох байхаа гадагшаага их хандж байгаа шүү дээ залуучууд ялангуяа. Уран бүтээлчдийн хувьд бол энэ боломж дүүрэн байгаа. Тийм тэгээд яг хаач уран бүтээлээс ерөөсөө адилхан. Энэ тэгэл мөн л адилхан одоо өөр улсад очиж тоглож байгаа болохоос яг л адилхан л уран бүтээлчдтэй хамтарч ажиллаж байгаа. Тийм тэгэхээр манай уран бүтээлчдийн хувьд бол энэ зам нээлттэй байгаа. Харин болгыг зангид нь залуурдаж байгаад боловсрол сонирхлогооны яамны зүгээс цаашид кино урлагийн дэд бүтцийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээний кино их хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө яамны зүгээс ажиллаж байна гэдгийг онцолж байсан юм а. Ганцхан нэг удаагийн кино гэхээсээ илүү Монголын кино урлагийн дэд бүтцийг хөгжүүлэх, Монголд дэлхийн хэмжээний кино хийх тийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө яам ажиллаж байгаа. Тийм учраас бид киноны тухай хуулийн дээр шууд утгаараа бол киног дэмжих тухай хуулийн дээр түүнийг олон улсын ялангуяа бусад адилхан зүйлүүд орнуудтай жишиж үзэж байна. Тэрний нэгэн жишээ нь Унгарын киноны хууль байгаа. Ийм чиглэлийн кино урлагийг хөгжүүлэхэд ямар санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдیں۔ Татварын ямар бодлого байдیں۔ Ер нь Монголын тэр Молливуд гэдэг мөрөөдлийг хэрэгжүүлэхэд яах ёстой гэдэг дээр энэ эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллаж байгаа юм да.